1925 оны зуны тэргүүн сар Сэцэнхан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошуу Бага Монгол отог. Хэмрийн галн бадарч хүмүүний цогн монхжиг. Монгол төрийн түүхэнд гүн хамааралтай. Сэцэнхан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошуу Бага Монгол отог өнөөгийн Төв аймгийн Баян сумын нутаг ариун хайрхан оцол сансруулын өвөрт доржийн пунцаг Шагдар бошигтын намжил нарын 4-р хүүн болон мэндэлжээ. Бидний ажлал таав иш болдно. Түшээдхан аймгийн Боржгон хошууны чойрын хийдэд 7 настайтай шавлан сууж, Бурхны номонд шимтэн суралцж угаад 13 настайдаа нутаг орон аав ижидээ ирсэн байна. Эр зэргийн албанд 1942 онд татагдан Монгол зөвлөлтөд хамтарсан чөлөөлөх дайнд Байшинтын 6 дугаар дивизийн их бууны Наавчиг буудагчаар тулалдаанд оролцож Монгол улсын тус гар тогтнол газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалсан Гарамгай гавьяаг нь төр засаг өндөр үнэлж Биди ялав байлдааны медаль, халах голын ялалтын медаль, Ардын хувьсгалын 50-60 жилийн ойн медалаар тус шагнасан байдаг. 1953 онд Дуухуурын өлгий Дундгов аймгийн Цагаан дэлгэр сумын угуул дамтны пагамтай амьдралын заяага холбож гал голомтоо бадрааж 11 хүүхдийн өлгий илбэж өнөр бүлээ үүсгэсэн билээ. Би өөрөө бол энэ 11 хүүхэдтэй энэ отхон хүүн. За тэгээд аавыгаа их хүндэж дээдэж явдгийн байгаа. Одоо манайх бол Боржгон овгийн Сэцэнхан аймаг Боржгон Цэцэн вангийн хошуу Бага Монгол отхон хүмүүс гарал үүснэ. Тэгээ манайх ургийн овог бол Пунцэг гэж явдیں۔ 1911 онд юм уу та тэр хавцаа. Манай өвөө Пунцэг манай имэж намжил гэж хүмүүс энэ чойрын богдын уртхан талд зусж исэн юм шиг байл. Тэгжээтэл тэр үеэр далаа лам одоо бодвол миний бодлоор 13 дугаар далаа лам баг. Юу бол гэртэн дахиад ирсэн гэн. Тэгээд олбон молгон дээрээ суулгаж нэг замын хүний альчаалаг тайлж нэг идээд будаа гар цайлцгаад тэгээд явхдаа яг ийм ногоон самбаа манай өвөө аавд барьсан байдаг. Тэгээд тэр самбаа нь болохоор энэ Ишвалтан гэдэг хүн дээр байж байгаад биднийг дуудаад тэгээд энэ миний саяны ярьсан түүхийг надад ярьж өгөөд. За ингээд 5 бүл байгаа. Тийм учраас энэ далаа ламын өгсөн энэ хадгийг цуулаад энэ 5 хүүхдэд өгнө гэд. Тэгээд өөрөө цуулж ингээд 5 хэсэг болгоод тэгээд нэгийг надад өгсөн. Тэр нь одоо энэ байна. Овгон буурлаавынхаа 85 насны Өлмөлийн Хвабат өлзий хутаг орсон өвлөгдөх их ёроолоо харилсан цаг дор 1974 он. Бүрэн эрэхт бүгд найрамдах Монгол ард улсын ардын хувьсгалын 53 жилийн ойн их баярыг тохиолдуулан Хэнти аймгийн Хэрлэн Баян улаан Одор тэжээлийн станцын баруун их цагаан эргийн зүүн талд Монгол ёс дэгжээгтэй ёслол төгөлдөр тэмдэглээ өнгөрүүлсэн түүхт 1974 оны Дэлгэр найрын хоймроос эрхэм та бүхэндээ дээжлэн барья. Өнөөдөр манай аавынхаа 85 насны хойд тэмдэглэж байна. Энэ
Хойд одоо манай танд нөхцөл манай ах トゥ үр хүүхдүүдийн өргөн энэ одоо 85-ны яслын онцлог одоо нэгэн За өмнө насны хайрыг өмнө өндөр насны хайраараа танхан өндөр насны хайрыг заавал хүүгийнхэн жаргал бодны яслыг яваарай. за тонасараа За ослосон удаан жаргаж авахаан насны энэ нэгэн ажлаар хийж яваарай хүн. Онцгой 85 насны ойд 16 бүх баригдаж отор төчөөний станцд тараагчдын батаа өсвөрлөж чоожлцорн төрүүллээ. Мөн өсвөрийн 8 мөх барилдуулснаас манай аавын ач хүү аваадар төрүүллээ. Ажид хэлье. Дөрвөн үеэ үдж энэ жаргал үеийг өдөрч өр хүүхдийнхаа жаргал үеийг өдөрч явлаа. Өнөөс хойш хэдэн дагуудаа зоргомжиж авахаа насыг хүрч энэ нэгэн ажлаараа явуулгаарай. Өчигдөр хичээг үдээд удаа жаргалын бахихад ичээгаа сайхан өргөжгээд яваарай хүүхэд минь. Энэ миний хамгийн баг эрэгтэй бүрөөсөрөн одоо ахын минь том байна, чинь хоёр, эгчийн минь том байна, давхар хоёр. Дараа чи эгчийн том байна, бүх бол бид ирэхэд за ийм юм учиртай ингээд 100 нас энэ 25 онд болох юм аа. Энийг мөнгөжүүлэхээр ийм өшөө босох гэсэн юм аа. Аава манай аав та адууч юу байсан. Ингээд энийг өшөөг мөнгөжүүлэх гэсэн адуучны тухай. Энэ сайхан бүтээл маань миний сайхан захиалагчд ах トゥ төрөл саднараа ирээд аавынхаа нутаг ус ажиллаж амьдарч байсан газар хамгийн минь түүхийн сайхан яриулаад уран бүтээлч хүн чинь нөгөө эсхийц хийхийн тулд сайхан түүхээ яриулдаг. Тэгээ түүхийг яриулж агаад адуучин аав тэгээ сайхан энэ хүний үйжсэн мундаг сайхан хурдтай морь тэгээ бас энэ хүний нэг сайхан хүүн энэ гурван түүхийг ингээ яриан дундаас би олж сонсоод ерөөсөө энэ бүтээлийг зөвхөн аав хийхгүй байна. Улам нөгөө бүтээлийн баялаг болох тий утга агуулгын хувьд илүү тийм их нөгөө хүнд илүү тийм өгөөжтэй. Миний аавч адууч хүн байсан, морь үйдэг хүн байсан. Надад айгүй ойр санагдсан. Би өөрөө энийг ч ургуулсан бодоод зураг явуулъя гэд. Тэгээ энэ зургийг явуулсан. Тэгээ бид нар нэг дуугаар зөвшөөрсөн. Энэ өшөөгийн зургийг. Тэгээд би энэ бүтээлийнх эсхий загварыг гаргахдаа ерөөс юм уушиг өндөрлөг дээшээ зүтгэж байгаа аав хүү морь гурыг хамттан дүрсэлж зохиомжлоод одоо захиалагчдаа зурж өгсөн. Эднэрт маань сэтгэлд маш өндөр хүрээд эднэр маань аваар анх үзээд л баг за ерөөсөө л яг энэ загвараараа хийлхий гэж тохироод тэгээ энэ бүтээлээ хийж гисэн. Одоо тэгээд нийтдээ баг 6-7 сар хийж байна. Одоо тэгээд дуусах шатанда ороод ерөнхийдөө нэг нүүрэн дээрээ хөргөн дээрээ нэг нарилаад ажиллаж баг болж байна да. манай авч ерөөсөө л яг ийм ердөө л ингээд залуугийн тийм нэг аюу тийм одоо нэг сургамжтай аюу тийм мундаг. Тэгээ яг л миний аав байгаа төр. Тэгээ шууд гараад ирсэн байхгүй. Би тэгээ хараад шууд үйлжсэн. Ерөөсөө л нүдэнд ингээ гараад ирэх юм. Тэгээд ерөөсөө л тэгээ тэр хүнээ сонгосондооч бас баярлсан байхгүй. Зөв хүнээ сонгочихжээ гэж л бодсон тий. Боржин сувраг компани хамт олон уралсан энэхүү гэрэлт хөшөөний суурь 14.5 тонн, хөшөөний их бие 8 тонн, 4 метрийн өндөртөө нийт урт 2 м 75 см бөгөөд 1 м 40 см өргөнтэй байгалийн боржин чулуугаар бүтээгдсэн билээ.
Монгол дархлааг урлагийн бүтээлүүдэд тусгаж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд даацтай ховь нэмэр оруулагч түүх соёлын үнэт төвийг хадгалж байгаа гэрэлт хөшөө газрын хол усны урдыг туулахаар хүлгийн жолоо залан налайх дүүрэг баян даваагаар туулаад Төв аймгийн Эрдэнэ сум ихэд өтлүүр багад өтлүүр Төв аймгийн баян дэлгэр сум багнуур дүүрэг хэрлэн гол Хэнтэй аймгийн Цэнхэр мандал сум Нугаар бригад зэрэг газар орон туулсаар бат суурьнда ирсэн юм. Тэнгэр дээд ажилалт аав минь 1999 онд жанжхалж Төв аймгийн Алтан булаг сумын 5 толгой улаан хатан туулын эргийн хойд бие дорших энгэр очир толгойн тэрхүү дагшин газар оронд мөнх хөх тэнгэрийн эмжээр бүхий хар хөхөнгийн өмсгөл дээлэр лагшин биеийн хутсан билээ. Өдгөө алгын чирээхэн тэрлэг дээлний хэлтэрхий үлдсэнийг очих бүрийдээ хардаг байсан юм. 30 гаруй жилийн урт тэсжүүлсэн багахан хэсгийг хөрсөнд нь ёсчлон оршоож гэрэлт хөшөөний суурьнд эд өглөгийн зүйлийн хамт заллаа. Тэнгэр тэмтэрч нэг үзээд тэртэй хол явсанд нь итгэж өгдөггүй зөндөөн удсансан. Ариун лагшин ороосон энгэр талын хүлээлтэнд эргэн зөрөхтөө тэрлэг дээлээ харуулж нүдэн баясал өгдөгсөн. Ааваас өвлөх эрдмийн үгвэрт нь ухаацсан атлаа. Эргэн уулзах өдөр тэсэдл байдаг баатар минь. Жилийн дөрөн үлрэлийн хатуу хөтөөг туулаад жилээс жилд багасах дэндүү том дээл минь. Өөдөсч болтгой үлдээсэ гэж эргэн ирэх бодлын эзэн нандан эд минь. Сүсэг бишрлийн минь тэнгэрт өдөр бүр мандсан нар минь. Хөрс талтан дэлхийд буйраа зассан гэрэлт хөшөөний гэрч минь. Хүй тамгалсан газрын тэнгэрт тулсан химор минь. Аавын минь алдар нэр хүндэт хөдөлмөр өөдрөө сэтгэл өөр гэрэлт болтугай. Өнөөдөр бид энэ өдөр сэтгэл зүрхэндээ эзэж мартахгүй хүн болох бунцгийн иш болтон миний аавын дурслыг хүнтэж түүний нэрийг мөнгөцүүлэх өшиг нээж иш болтонгийн дөрөвдөхөө даваад ирж миний би баяртай өгöd багталтай байна. Иш болдон аавын зээнцэр мөгцөя. Гэрэлт хөшөөний баярын тоглолтод бүжиглэж мөн зээнцэр оюун болд морин хуур экшиглүүлэн хурсан олон шантас түлгийн уяач унаач хүүхдүүдэд ажны хурдан хүлгийн хиймэр далсан үзүүлбэрээр бэлэг барьлаа. Иш болдонгаа маань хурдан шарга мортой байсан юм аа. Өөр өвгөн болтол олон төрүүлсэн манай энд. Тэгээд иш болдонгаахан хурдан шарга морийг дурсаад хамгийн баг хууданд би нэг адуу зургийн огслаас нэг шарга адуу бэлгэн дөгөө гэж ажиж ирсэн юм аа. Бэлдэж. Хараа. Бид бол яа харахгүй туршаа ах тушийн хөгтүүд өнөөш мөн. Та нар үнэхээр гоё юм шиг байна. Энэ бол миний сэтгэлийн чин үнэн үг. Ер нь ичээхэн төлөө өөр хөгт нь ийм их ёстой байна гэдгийг бид нар ухаарлаа. Мэдлээ. Намайг энэ шагдрын гэлэгжүүлтэн түүний ишалдаах манай ажаагийн дүү би гэлэгжүүлтмийн том хүү юу Цэсэн дав гэж миний эцэг байсан. Тэрнийхэн том хүн байгаамаа. Тэгээд ийм сайхан арга хэмжээ зохиож, ийм сайхан гэрэл төшөө босгож байгаа
ахтай ах эгч нартай чин сэтгэлээсээ баярлалаа. Сайхан байна. Та бүхэнд удаан наслаарай гэж хүсэн өрөөё. Хэмрийн галн бадарч хүмүүний цог нь мөнхжиг. Боржиг нутгийн адуучин аавуудын азын шагаа дөрвөн бэрхийн авшигтай. Пунцгийн иш болон аавын сүүдэргээсний 100 жилийн ойд зориулж Боржиг нутгийн адуучин аавуудад зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн үеэр үндэсний шагаан харвааны тэмцээн боллоо. Үндэсний наадгай нарийн ёс жигтэй ахас дээдсээ хүндэтгэн эренб дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой бөгөөд нарийн мэдрэмж тэсвэр хадуужил олгох эрд зориг зэгцтэй ур чадварыг бий болгодог соёлын бие тус өв болох шагаан харвааны тэмцээнд 3 багийн 20 харваачид сэжмэргнээс орсноос хувийн цуваагаар намжил сүрэн тэргүүн байр улсын үлэмж дархан мэргэн алтан сүх дэд байр түмэн баяр утгаар байр мөн харваач лав сүрэн түүнчлэн багийн харваагаар нар мантах ахлагчтай баг тэргүүн байр намжил сүрэн ахлагчтай баг дэд байр бямб ахлагчтай баг утгаар байрууд эзэлсэн байна. Энэ бэлэг цаа өдөр энэ иш болдонгой хөшөөний нээлтэнд ирж баяр наадамд оролцож байгаад бас баяртай байна. Мөн шагаар байгаараа хувийн цаагаар 2 дугаар байр эзэлсэн. Тэгээд энэ иш болдонгой хүүхдүүд төрөл төрөсөлтөд нь одоо энэ наадмыг сайхан зохион байгуулсанд нь баяр хүргье. Тэгээд бүгдэнд нь эрүүлэн урт удаан наслахыг хүсэн өрөөё. Монгол бүхийн босоо цагаан хэмрий вэж нутаг ус наадамчин олноо цэнгүүлсэн хүчтэн төрхөө болдогвэ. Пунцгийн иш болон аавын сүүдэргээсний 100 жилийн ойд зориулж Боржиг нутгийн адуучин аавуудад зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн арга хэмжээний бэлэг төгөлдөр өдрийн гэрэлт хөшөөний хишиг барилдаан боллоо. Хүчит өвхийн барилдаанд насан туршидын 32, мөн 7-оос 16 насны өсвөрийн 32 бүх зодоглож, уран мэхийг уралдуулан хүчээ сорж аврагуудаа шалгарууллаа. Эре бирара тодорч иш болон аавын сүүдэргээсэн тэгшон баярын барилдаанд аймгийн арслан даваа сүрэнгийн аззая түрүү бөхөр тодорч аймгийн ачин цэрэн дулмын чин зориг үзүүрлэж сумын зан цогт батын дэлгэр далай болон залуу бөхөд сэдэн балын тэмүүжин нар шөвгөрлөө. Монгол үхийн торгон ногоон дэвжээ. Босоо цагаан химэр өн мөнхөд ивэж өндөр цолон түрэн нутаг ус наадамчин олноо цэнгүүлсэн эр бяр уран мэхэ уралдуулсан хүчтэн төрхийн өлзий худаг орших болдогвэ. Боржиг нутгийн адуучин аавууд гэрэлт хөшөөний заллагт хурдалсан буянт хүлгүүд морд эргэлээ. Аж наймын шилгээхэд өвсөн өндийж ар халахын унгыг аргадан хуур шиг янцхаадаг ганцэг эгшиглэх мэт талд морд эргэлээ. Газрыг тэнгэрээр цацаж морд эргэлээ. Шунх цагаан үйлсэн хураар цацал өргөхөд шувуудын зэл шиг нумраад дэвж эргэлээ. Нутгийн амгалан салхийг сүүлээрэн шүүрдэн цацаж номын хөвчг ааглаад сунаж эргэлээ. Ганцэг эгшиглэх мэт талд морд эргэлээ.
газрыг тэнгэрээр цацаж морд эргэлээ. Ижи сэтгэл рүү тэмүүлэн тэнгэрийн зүү төлөглөөд нисэж эргэлээ. Энхэн нарыг таширлаад морд сүүдрэн агшаан налж эргэлээ. Эрдний алтан соёмбон залрах хурдан буянгууд боржиг нутгийн аавуудын гэрэл төшөөний зүг заллаг оршон эргэлээ. Боржиг нутгийн адуучин аавуудад зориулсан гэрэл төшөөний хурдан азарганы уралдааны түрүү магнайд Улаанбаатар хотод Багнуур дүүргийн уяач Дамдын сүрэнгийн хонгор халзан азраг, Аман хүзүүнд Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын уяач Сандаг доржийн халиун азраг хурдалж, Айргийн 3 дахь, Төв аймгийн Баян Дэлгэр сумын харьяат Цэндийн хар азраг, Айргийн 4 дахь, Дорногов аймгийн Ихэд сумын уяач Батсаягийн Сартай хүрэн азраг, Айргийн 5 дахь, Хэнти аймгийн Хэрлэн Баян улаан тосгоны гал хүүгийн Хээр азраг уйсан эзэн унсан хүүхдэд баярлууллаа. Боржиг нутгийн адуучин аавуудад зориулсан гэрэл төшөөний хурдан шүтлэн насны уралдааны түрүү магнайд Хэнти аймгийн Цэнхэр мандал сумын Мөнх хуйлын зээрд хурдалж, Хэнти аймгийн Өмнө Дэлгэр сумын Баяр Баясгалангийн Сартай хүрэн аман хүзүүлж, Айргийн 3 дахь Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын Батнасангийн хүрэн шүтлэн, Айргийн 4 дахь Төв аймгийн Баян Жаргалан сумын Наран цогтын хар, Айргийн 5 дахь Овсүмбөр аймгийн Сүмбэр сумын Нэргүйн хүрэн халзан тус хурдалж наадамшин олноо баярлууллаа. Боржиг нутгийн адуучин аавуудад зориулсан гэрэл төшөөний хурдан соёолонгийн уралдааны түрүү магнайд Хэнти аймгийн Цэнхэр мандал сумын Мөнх хуйлын Хээр, Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын Дэлгэр далайн Сартай Хээр аман хүзүүнд, Айргийн 3 дахь Хэнти аймгийн Баян мөнх сумын Батсаягийн Хээр халзан, Айргийн 4 дахь Төв аймгийн Баян Жаргалан сумын Мэндвэрийн Сартай зээрд, Айргийн 5 дахь Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын Сүхвалдын хонгор соёолон хүлгийн шантсаас орж, хурсан олноо нар зөв хураалсан сайхан наадам боллоо. Одоо ингэж энэ уяач биднийг энэ боржигн адуучин уяач аавдаа ингэж үр хүүхдүүд нь амьдарч байсан орон нутагт нь ийм сайхан дурсгал ер нь миний л юунд бол анхны үзэж байгаа ийм сайхан хөшөө дурсгал болсон. Тэрнийг бол одоо манай орон нутгийнхан гэхгүй тойрсон бүх сумд үдсэн улсууд бол маш их баярлж байгаа шүү дээ. Бүх учир утган ч гэсэн их гоё хөшөө үлээ шүү дээ. Уяа мортой унсан хүүхдтэй уяачин дэрэгдэн сууж байгаа. Тийм их сайхан их хүнд хөшөөдлөмөр гаргаж энэ манай иш болонгоо хүүхдүүд их сайхан юм санаачилсан. Тэрэнд бол бид нэр их баярлж байна. Энэ бүх малчин түмэндээ зориулсан ийм хөшөө юм байгаа юм шүү. Тэгээд Монгол түмний адуучин аав нартаа зориулсан энэ хөшөөг би сан аавын дүрийг мөнхлөөд тэгээд өөрийнхөө зулаа дээрээ гიშиж төрсөн ахийнхаа дүрийг мөнхсөн юм аа. Энэ бүтээл болгосноор зээцэнцэрээс нь бүтсэн зээцэнцэр ачинцараас нь бүтсэн бүтээл. Тэрээс ганцхан иш олдонгийн өр хүүхдүүдээс бүтээгөө. Зөвхөн наадаас бүтээгөө. Ийм байхгүй юу? Миний бүх дүүнээс өр хүүхдээс нь бүтсэн. Хөшөөгөө авчирж ирээд ингээд босгоод ингээд яас тэгэл бас өвгөө хөшөөний нээлтэн дээр бас ээжигээ бодчихлоо. Миний ээж бас байсан бол одоо энэ ч ингээл энэ хөшөөний нээлтэн дээр ингээл бас их л баяр хөөртэй ингээл байх байсан багтаа гэл тийм бас бодогдлоо яах вэ. Тэгээд өвөг юм хөшөөний нээлт наадам энэ төр нь бол сайхан боллоо. Энэ хөшөөгөө бол бидэд цааш нь бол үргэлжлүүлж их гоё тийм цэцэрлэгт хүрээлэн маягийн юм болгож бодсон юм их байгаад идэг. Тэгээд бодсон бодол хизээ нэгэн цагт биелдэг. Энэ хөшөө маань миний үр хүүхэд ажцээ бүх хүмүүс ирж ингэж хойш цаашдаа энийгээ шүтэж гэрэл төшөө босгосон бүх ах эгч нар хамаатан садан зээнцэр бүх хүмүүстээ маш их баярлж байгаа. Маш их хайртай шүү л гэж хэлье. Аавынхаа сайхан гэгээн дурсахад зориулаад энэ сайхан гэрэлт хөшөөг ингээд сүндэрлүүлж байгаадаа хүүхдүүд, үр хүүхдүүд, ах дүү нар, аж зээнэрүүд нь маш их баярлж байна.
Тэгээ энэ аавынхаа энэ хөшөөг одоо аавда зориулахаас гадна нутаг усныхаа адуучаа аавуудад зориулж бид нар энэ бүх юмыг хийж байгаа байхгүй юу. Тэгээ шулдангай энэ хүүхдүүд одоо аавынхаа гэгээн дурсгалд зориулаад ийм гоё хөшөө босголоо баяуулаанда. Ийм нутгаа гэсэн сэтгэлтэй ийм сайхан хүүхдүүд байдаг. Манай нутаг сайхан нутаг. Тэгээ аавынхаа 100 жилийн ойд энэ сайхан хөшөө ах дүү нартайгаа нийлж ингээд сайхан өөрөө хүүхд ачийн нэр бүгд сайхан юм хөшөө босгоод ингээд нутаг орондоо аавынхаа нэрийг дурсаад ингээд сайхан юм их баяртай байна одоо би тэгээд одоо ингээд нутаг орны удирдлага сум орон нутгийн удирдлагууд их баярлалаа. Ах эгч нартай их баярлалаа, үеэлүүдтэй их баярлалаа. Тэр морь маланд хайртай морь мал уйдаг энэ сайхан аавууд одоо энэ хойчийн сайхан залуучууд энэ төрт чинь их сайхан шүтэн болж явах бол бас нэг залбирчхад энэ төр сайхан хиймэр сүлдэн адуучин удамтай адуутайгаа ойрхон хүмүүст зориулагдсал нэг сайхан юу вэ өгшөөл гэж бодож байгаа. За өнөөдрийн одоо энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа одоо аав ах нартай аав дүү нартай ажаагийнхаа за мөн ах дүү олондоо одоо ийм багталтай сайхан үйл бүтээж яана гэж бодож байна. Тэр хүний хаа бас дутууг нь гүйцээ гэж дундуур нь дүүргэж яваа болов гэж одоо дотроо бас өөрийнхөө сэтгэл зүг одоо сэтгэл ил одоо сайхан баясгаж явах л одоо ийм сайхан бүтээн байгуул хийлээ л гэж одоо баярлж байна да. Сайхан байна л гэж одоо хэлье. Иш Шулдангой маань үр хүүхдүүд одоо энэ аавынхаа дурсгал зориулж гэрэлт хөшөө байгуулъя гэдэг саналыг тавьж ирсэн. Энэ хөшөөг бол одоо өөрийнхөө өв соёлд бүртгэж авах энэ хөшөө бол манай энэ орон нутгийн анхдагч юм аа, хамгийн анхны хөшөө юм. Энэ сайхан хөшөөгөө жил ирэх тусам цааш нь цэцэрлэгжүүлээд хүрээгийн тэлээд гэрэлт гудам хүртэр байгуулж одоо энэ тосгоныхоо энийхэн хэсэгт бас их сайхан зохицлбор хэмжээнд хүрэхээр төлөвлөө ажиллаж байгаад нь маш их баяртай байна. Би аавыгаа хачин их сандаг. Аав минь алсын замд гарснаас хойш хорвоо дэлхий хэдэнтэй хөрвөж, ээлжлэн өнгөрөх сар жилүүдээс сайхан зунгүй, санаашрах өвлгүй, хавар намрын өнгөжил гандуу гундуул байх юм. Аав минь байхад бүх зүйл өнгөтэй, амттай байж дээ. Аавынхаа нөмрийг хачин их үгүйлдэг дээ. Тэр тоолондоо аав шигээ сайхан буурлуудыг хангаар дэлхийгээс хайж, монхийн үргэлжлэл болсон ахан дүүсээ харан сэтгэлэн дэвтэж, тэнгэр сайхан аавынхаа үр үндэс ачидсэ нарынхаа усан торнохын хэрээр сэтгэлээ аргадаж явна. Аавда би амин зүрхнийх нь аргамч хаям, аавынхаа би алдрын нөргөх хүүн юм. Иймгэгэн сайхан дуу энэл тэнгэр дэд өвгөн буурл аавда ажиллын дэд аавдан зориулан дуун сувраг бүтээлээ үрсэн. Сэтгэлийнхэн эндэн толтноо том баггүй халуун дулаан тэврэлд гар гараас атхан нэгэн цул болж хайртай дотны бүхний эргэн нэг дурсаад дурсамж дуртатгал дүүрэн энэлүүд шиг энхжингийн оронд хүргэсэн мэт хэсэгхэн ододтой ярилцах мэт тайвширлаа. Иш болон аавын отгон охин гурвхан эстайда галын бурхантай ярилцаж байсан бол голомтой залгах монхийн галаа дахин нэг бадрааж энх монхийн хорвоогийн жаргадыг хурайлан дуудаж пунцэг овгийн ахан дүүс амраг садан үр ачнаар тойрон сууж тэртээ алсад тэнгэрийн оронд заларсан хайртай бүхнээ дурсан. Тэнгэр дээд сүдмэн тэртээ дээрээс биднийг хараад үдэ будаага элбэг дэлбэг согноод нэгэн тогооноос хоолон хувааж идээд наран мандахад цайны дээж өргөж галаа ман тойрон сууг хөрстийн зоон дээр амьдарч байгаа үр хүүхдүүдэн хараад нэгэнтэй баясдаг гэлцдэг. Энэхэд маань идэх хоолтой элэг бүтэн монхийн галаа сааж байна гэж. Өн мөнх энхэсэн болтугай.
Алсын алсад хэрнээ бидний гүнд орших хязгааргүй өрн дуудах мэд гэрэлт зул. Өчүүхнээс өчүүхэн бидний орших уу. Агуугаас агуу амьдралын баяр жаргалд хамт даа байсан хөрж улмаар тэнгэрт аз жаргалын ухай болон өндөр дээдэстэй зориулан бүтээсэн гэрэлт хөшөө боржгон аавуудад зориулан бүтэвгэсэн энгүй орших тамхтайгаа сүндэрлэн үр садын хүсэл монхийн орноос толдон буй мэт ододын аривчаатай тэнгэрт нартай газарт галтай хамт монхөлөв. Хэмрийн галн бадарч хүмүүний цогн монхжиг. Үр хүүхдүүдийн минь дээрээс нь тэтгэж доороос нь түшиж яваарай. Дамтангийн хагам. Зүүн бүлэгт мянган өвөлжөөтэй өгөөж баян нутагт иш болдон аав. Дунд говийн цагаан дэлгэрээс бүсгүйн заяа харийн тэнгэр тэтгэж ирсэн дамтангийн багамтай өрхөө татаж голомтоо бадраасан билээ. Ангар нэлэх хурс өнөр олуулаа заяаж удам тэтгсэн. Амны хишиг аштын ерөөлтөө сүүтэй бурхан ижи. Аялгуу бүүвэ хоёртоо 11 үрсэ аргацсан завилан ажлал энерлийн дээдэс сайхан ижийн энгэрийн гоёл. 2 дугаар одонгийн хүүд зоригт 1 дугаар одонгийн охин баасан дулам нар юм. Энгэрийн үрсэ өсгөө өндийлгөх ахуй амьдрал ахмад буурлуудаа ажиллахын дээд нь байсныг хичнээн сайн хань мөнийг олонтоо дурсан ярьдаг. Цай сүнийхээ дээжиг ирээдүй хоочийн үр хүүхдүүдийнхээ заяа тавиланг даатхан хормойгоо дэвсэн бохир цуугаад баярт хайрхандаа сүсгэлэн даатгадаг мөргөл залбирлын нэгүүлсэл байсан юм. Насан залуудаа бурхтын чуулганд морилсон ч тэртээ дээд твээс өрөөс нь унаж өрөөс нь тасарсан үр удам 100 гаруй болоод өсөн торнож буйг толдон суугаа. Тэнгэр дээшээ цойлон ургах бат бөх мөчөртэй томоос том сагалгар ээж мод үндэс мөчөр нахайлах бүрийд бүүвэн дуайлгуулн суугаа. Ээжээ ижи минь гэж дуудах бүрдээ аз түшдэг хэмээн салбирч байгаарай. Тэнгэр ээж минь өршөө.
одоо миний аав ээж хоёр бол ерөөсөө нутаг усандаа их нэр хүндтэй. Одоо адуу малын хариулдаг, гүү малын саадаг, ээж бол одоо айгүй их нэр хүндтэй. Одоо энэ баян эрэгтэй хайрхантайгаа их шүтдэг. Өглөө болон ээж минь ингээл сүүнийхээ дээжиг өргөд л бурхандаа мөргөл гадаа хормоогоод дэвсдэг. Одоо бодоход бидний төлөө мөргөд бид нар одоо ингээд сайн сайхан явж байгаа юм байна. Тийм учраас одоо ээж аав маань одоо бидний төлөө ингэж мөргөд биднийхээ төлөө залбирт биднийхээ төлөө амжиж байсан учраас бид нар ээж аавхан сургаалаар өдөө зэрэгтэй явж байгаа юм байна гэдэгт нь боддог. Ээж маань их ойрхон, миний ээж их биднэрээ их хайрладаг аав ээж хоёр маань. Тэгээд аав ээж хоёртой маш их хайртай. Ээж маань болохоор баян эрэгтэй хайрх нэг их шүтдэг. Биднийг даатгаж баян эрэгтэй хайрхандаа мөрөгдөг. Дээрээс нь тэтгэж дороос нь түшиж яваарай гэж хайрхандаа их залбирдаг байсан мөлий. Сүүл цайлахаа дээжиг өргөдөг. Ээж маань ч гэсэн намайг 8 настай байхад өнгөрчихсэн болохоор ээжээгаа л их хормоодож сүүл айланд их дагаж явдаг. Тэр үеэл их сайн санддаг. Тэгээ миний ээж чинь маш мундаг хүн байсан. 11 хүүхэд төрүүлсэн. Хань жил үр хүүхэд ах トゥ нэрхэн төлөө маш их залбирдаг. Тэгээ одоо нэгдлийн их олон үхэр саадаг. Тэгээ одоо би чинь өглөө ээжтэйгээ ерөөсөө бүр үхрийн баасан дээр гээд хөл утсан гард ингэж хөлөө дулаацуулзаад ээжтэйгээ зүг үхэр малаа саагаад л үхэр малаа дөнгөж сааж орж ирээд адуундаа яваад. Тийм манай ээж бол манай энэ нутгийн бол өндөр ээж гэж яадаг байсан. Орох болгон цайтай, сүйтэй цайтай айгүй тийм сайхан хүн байсан. 11 хүүхэд өсгсөн, төрүүлж өсгсөн, орж ирсэн бол сүйтэй цайтай, хоол унттай, айраг цагаатай тийм хүн байсан. Миний ээж их дөлгөөх их тэр уур уцаар байхгүй. Тэр олон хүүхэд, хүний өөрөнгийн хүүхдүүд ингээл багсраад ингээл айл хөрш илтергээл хүүхдүүд бас байна. Манай сумын хүүхдүүд. Тэгэхэд ерөөсөө уурж ирэх нь хараагүй тийм сайхан хүн байсан. Ерөөсөө хүүхэн шуухтыг загинж байхыг би үзээгүй өрдөө. Тийм сайхан хүн байж л. Би ээжийг одоо энэ Хэрлэн Баяуулаан Отор Тэжээлийн сангийн аж ахуй гэдэг энэ станц гэдэг байхад манайх тэр уртхан талд нь байдаг байсан. За тэгээд би ээжигээ орой ажлаас тараад ирэхийг хүлээгээд хараад нэг аюул санаад харж ясныгаа бас сэтгэл тоногшсон, үлдсэн тийм нэг дурсамж байдیں۔ Энэ байна. За тэгээд тэр хотод би энэ муудаад эмнэлэг твтэж байхад нь бас ээжигээ эмнэлгээс гарч ирэхэд нэг гүйж очиод нэг мемийн хөгчээсэн. За тэр надад их санаанаас гардгүй. За ийм нэг хоёр дурсамж миний хувьд бол ээжтэй юм салшгүй холбоотой одоо ээжигээ санаанд дурсахад. За тэгээд ах эгч нарын ярианаас бол ээжигээ бол манай ах эгч нар бол ээжийг бол маш их ярина, маш их дурсна. За тэгээд ээж минь надад бол хэмжээсгүй хайртай баг. Ээжийн хайрыг би бол бас ер нь энэ хорвоод олцсных бас хүн болж төрүүлсэн юм байна. Ээжигээ бол бас сан дурсгүй надад зөндөө байд юм аа. Аавынхаа амнил охин байлаа. Тэгээд ээж бол мэдэхгүй. Ээжийг дуус үзээгүй мөртлөө юу яадаг шүү дээ. Тэгэд айж чочих болохоор л цаанаас ээжийг л тэгдэг. Тэгээ аав гэж үсчвэл тэгэл тэгээ амьдралд ээж гэж ухаарч яасан дуус үзээгүй ус огт үзээгүй гэж. Тэгэл айж байгаа сандраг барахаа хүнчнийгээл зочдсон шүү дээ. Тэгэхээр ээжэлгээ цаанаасаа тэгээ орж ирээд байхгүй юу? Ээж нь уур уцаар байхгүй жигтэйхэн сайхан отгоотой адилхан тийм хүн байсан олон төвөхгүй инээд алд. Тэгээ ээж нь сайн суугээ сайн. Одоо станц гэж байсан тэр үед. Станцын сайн малчин, эднийх сайн малчин, өвөлжөө бууд сайхантай, сайн малчин, сайлчин, сайн саалчил байсан.
Би ээж гэж хэлдэг байсан л да. Одоо манай ажаагийн маань эхнэр гэргий болох пагам ихчи гэж байгаа. Гэхдээ бид нар адилхан л ээж гэж дууддаг байсан. Ээж л гэдэг байсан. Их мундаг эмэгтэй байсан. Энэ олон 11 хүүхдийг энэ одоо гэр орныг авч явхад би бол нэг ч удаа одоо тэр ээжээгээ ууралж бухимдж байгааг бол хараагүй. Тэгээ одоо энэ их хатуу ухаантай хүн байж дээ гэж боддог. Хэнти аймгийн Дэлгэр хаан сум Баянбатар нэгдэл Хэрлэн Баян улааны отор тэжээлэн аж ахуйг үүсгэн байгуулагч анхадагчид. Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын Баянбатар нэгдэл Тэгээ 56-нд багийн дараагаар ажиллаж байгаа хооронд Дэлгэр хаан сум энэ Баян жаргангаас ингээд улсууд юунд Дэлгэр хаан сумд отолд нүүдэлж ирж байгаа хооронд улс төрийн төвчөөний тушаалаар Хэрлэн Баян улааны отод тэжээлийн аж ахуй гэдгийг 1962 онд байгуулахад манай аав тэнд багийн дараагаар ажиллаж байсан хүн оролцож энэ 5-гийн баазын ингэр дээр байгуулдаг гэсэг энд Дулаан хааны ингэр дээр байгуулсан дээрээ олон амттай олон булгатай ийм газар байгуулдаг. Энд анх байгуулахад анхны малчингаар ирж ирсэн. Эдийн засгийн хөгжих нэмэрдэн үнэтэй сайхан байдаг. Мянган жилийн Хэрлэн Баян улаанаас одоо энэ Баян улааны станц гэдэг чинь одоо нэг 10 хэдэн өрх айл нийлүүлээд үүсгэн байгуулж байсан. Тэрний нэг нь манайх. Тэгээ энд би анх 1-р ангид орохдоо гэрт 12 хүүхдээ сурагч. За тэгээд энд болохоор үсгээ бид нар модны тайрцсан дээр одоо ингээд нэг юу мод төрөөдөд ингээ яг явган суугаад ингээ таарахад модны тайрцсан дээр үсэг заалгаж байсан. Аав маань энэ нутгийн ангадагч. Би өөрөө энэ сумын анхных нь эмнэлэгт нь төрсөн хүн. Миний их жилгэгтийн эзэн байсан анхных нь миний эгч хоёр минь одоо анхных нь сурагч байсан. Тэгээ ер нь ангадагч утгаараа манайх энэ Хэрлэн Баян улаанда холбоотой байдаг. Миний өвөг аав анхных нь юугаар иргэнээр ирж ирсэн. Манай аав анхны малчингаар, манай ээж анхны сайдчингаар ингэж Хэрлэн Баян улаан үүсгэн байгуулахад би хөвч хөдөлмөр оюун ухаанаас арчуулж үүсгэн байгуулсан нэгэ. Тэрээ хойш өдний хүртэлтэй олон жил морь малж нэгдлийн хадууч сангийн аж ахуйн хадуучингаар 10 гаруй жил ажиллаж байгаа. Хэрлэн Баян улааны отор тэжээлийн станцын энэгээр хинти чуу дөрвөлгөөндөөс отордын ирэх 300,000 модыг хүлээн авахын тулд байгалийн хатны 600 тонн ногоон тийтэл 360 тонныг бэлтгэн 20 хасаа шинээр барьжээ. 25 хасааг засварлан 300 гаруй боосонд ариутгал хийжээ. Ингэж Хэрлэн Баян улааны отор тэжээлийн станцын өвлийн бэлтгэлээ сайн хангаж оторсыг хүлээн авахд бэлэн татвар байна. Хэрлэн Баян улааны тасхан маань эдүгээс 1962 онд Хэрлэн Баян улаан отор тэжээлийн станц гэж байгуулагдсан. Станц гэж байгуулагдахад анхны маань анхдагч үүсгэн байгуулагч нь нэг Пунцгийн иш алдангой маань. Үнэтэй дулаан өгж идэгөөр орон даяар алдартай Хэрлэн Баян улаан. Хэрлэн Баян улаан отор тэжээлийн аж ахуйг одоо бүрэн цогцлбор энэ хэмжээнд нь байлгахад хүн бүхний оролцоо маш чухал байдаг. Иймд одоо нутгийнхнаа өмнөөс дахин одоо иш алдангой хаан гэр бүл өөр хүүхдүүдэд барьж талархснаа илэрхийлье. Онцгийн иш балдан аав 1956 онд Хэнти аймгийн Дэлгэр хаан суманд Баянбатар нэгдлийг үүсгэн байгуулах үйлсэд гар бие оролцож улмаар 1962 онд Хэрлэн Баян улааны отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулах үед адуучин мөн багийн дараагаар ажиллаж байлаа. Түүний үйсэн олон хурдан хүлэг сум бүсийн уралдаан баяр наадамд төрүүлж харагдсан юм. Хурдан морины уралдааны их насны мордын төрүүж алдар толгой өнгөрч айдсыг даваа өгсөн гэх өргөн нэвтрүүлгийн дуу хоолой юутай сайхан. Үндэсний баяр наадмын төрийн их сунгаанд хүлгийн шанцаа харуулсан төдийгүй шарга морины ураач мегмар цогтхүү тэгэхэд 80 настай байлаа. Үнэг сонны 1981 оны 7 дугаар сарын 9-ний дугаард Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын адуучин иш балдангийн их насны шарга морь их сунгаанд 3 дугаар байранд орлоо хэмээн нийтлэгдэж байсан
өдгөө улсын төв архивд хадгалагдсан байна. Монголын хүүхдийн төлөө фондод нэг газар гадуугаа өгч улмаар 1978 онд морин хайрагдаад ирэхэд тэр морио Цэдэн бал даргад бэлэглэж байсан Пунцгийн гэлэгчүлтэн буурайгийн маань гэгэн түүхвэ. Удамгсаа сайтай садан төрлийн бахархам үйлсэн ирээдүйн хоочийн зам мөрийг адилст дээр хураилдаг гинэ. оны төрийн сойрхол хүртээс ясан төрийн ордонд боллоо. Монгол улсад өөрөс тархины голомтод зарим хүчний онцлогоо нэг таслын имчилгээг үндэслэж хөгжүүлсэн хамтын бүтээлийн зохиолчид хүний гаяатын хайруу дэг доктор Дондо, дэг доктор Оюун төрийн сойрхол хүртээсний Монгол улсын ерөнхийлөгч очирвасан ардуулж баяр хүргэв. Дондо гэж миний аав 1993 онд хайр үлэмжтэр бүгдээрээ Монгол улсын төрийн сойрхол гэдэг шагналыг авч байсан юм аа. Бидний зүрх сэтгэлд бидний ээж аав дандаа байдаг. Тэгээ энэ зүрх сэтгэл байдаг галын маань өнөөдөр одоо манай үеэлүүд одоо тийм ээ аав ах эгч нар ингэж сайхан огшоож, дэлбэлж, асааж өгсөнд нь маш их баярлалаа. Хэмрийн галн бадарч хүмүүний цогн мөнхжиг. Унсан барилгын айраг төрөө авдаг болохоор ерөөсөө бүр ийм хөөрөө бүр ингээ бүр үнэн сэтгэлээсээ миний охин гээл духан дээр үнсдэг. Яг унаад ингээд яг нөгөө морио унаад нөгөө эрэхгээл гардаг ш уурлаа. Тэгтэл үнсэл их цагтдаг. За миний охин ингээд амын ингээд татраа тэг задраа яг л хэлснээр нь явдаг хүн байсан. Одоо бодоход их сайн уяач байсан. Манай их олдонгойч намайг бичгийн энд байхын Дэлгэр хаан суманд төрүүлсэн бидний хэлдгээр холцаан зээрдгээд өсгөөсөн сайхан хурдан зээд мөртэй байлаа. Сайхан халуун шарга мөр хоёр цуцуу байлаа. За тэгээд сайхан зээд тодорхой юм адуутай байсан. За тэгээд аав нь гээд нэг сайхан буурал шатар тоглодог Пунцгой гэж ханин Багамгой гэж энэ манай баялааны сангийн аж ахуйн адуу юу гүү саадаг гэрээрээ тийм их мундаг юу малчин улсууд байсан. Шарга морийг улсад ордлуулчаад 3 удаа заргатаад 3 ноттой гүйж ирэхэд энэ боёныг би аавна. Би авахгүй болохгүй боён байл. Би багшийнхаа морийг аавна тэгээд энд авч ирсэн шарга морийг. Шарга мор сүүлд хуралцаар гаад өвгийн шаргын нэртэй. Нөгөө өвгийн шаргал төрүүлсээр байна уу гэж ярьж байсан тийм төвхтэй шарга мор. Их олдонгой маань нүгэж явахдаа тэрэнд нөгөө шарга морин үлдээд сүүлд нь ахаад давданд орж хүнд очсон. Тэр бүр настай болтлоо манай энд олон удаа төрүүлсэн. Одоо энэ манай нутгалж байгаа хар усны гарам өндөр домны дэрс гэдэг энэ нутаг дээр айл аймаг байсан. Өөрийн унгаммар халуу алга 4 хөл цагаан халуу алгамар хүрэн мөр хоёр нь 1980 оноос 85 он хүртэл гүйж ирдэг. Намар 8 сард гүйж ирээд
өвлжөөд хавар 5 сард өвгөн ирж өөрөө авчваад 100 эдэлж байгаа л намар тавихтал нутгацаа гүйж ирдэг тийм хоёр мөр байсан. Өлзий хутгийн гэгэн мөрт өнөмөнхөн жаргалтай үрсэн эрүүлэнх элбэг баян буян хишиг дэлгэр сайхан болдгоо. Одоо 3 дугаар эмнэлэгт би 40 хэдэн жил ажилласан. Одоо 40 хэдэн жил ажиллаад одоо мөн 15 онд тэтгэвртээ суугаад одоо намун эмнэлэгт би 10 жилдээ ажиллаж байна. Энэ зүрхээр би тасралтгүй 54 жил ажиллаж байгаа. Би 1977 оны 7 сарын 15 одоо ээж маань наадмын өмнөх нь аав ээж дээрээ ирж одоо золгож наадмаа үзье яригээд энэ нутагт ирсэн байгаа юм 77 онд. Яг тэр үед л одоо энэ төрчихж байгаа юм. Одоо нэр шууд эндээс нь энд нөгчд юм байна. Тэгээд яаж өгдөг гэхээр нэгээс 100-ийн хооронд нэр бичээд тэгээд та 3 тоо хэлээ. Тэгээд эндээс та 3 нэрээсээ 3 тооноосоо тэгээд аль өөрт таалагдж байгаа нэрээ энэ хүүдээ өгөөрэй гэд хэлсэн байгаа юм. Тэгээ ээж болохоор дундас одоо гэдгээр одоо 3-ыг хэлсэн байгаа. Тэгээ 3 гэдэг дээр нь болохоор аюуш гэд нэр гараад ирж байгаа юм. За тэгээ манай яг өв эцэг одоо Понцог гэдэг хүн маань өөрөө 85-ны найр хийжсэн болохоор тэр насыг нь бэлгэшээгээ 85 гэж тоо хэлсэн байгаа юм. Гал батрах гэж нэр гарч ирж байгаа юм. Тэгээ 100 дээр нь давхар 2 гэж нэр гарч ирсэн. Тэгэл ээж за ерөөсөө л давхар 2 гэдэг нэрийг өгөө гэд энэ нэрийг яг энэ дэнж дээр энэ төрхөд өгж исэн байгаа юм. Понцгийн иш болдон гэдэг хүний одоо 2 дахь хүүгийнх нь эхнэр юм аа. Миний хатан аав бол их сайхан түшигтэй, нүмертэй их сайхан хүн байсан. Энэ айлд одоо би бэр болж ирээд хантайгаа гэрлээд сайхан 6 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон. Их удам сайтай айл. Боржгон нутгийн адуу хүчин аав нартай зориулан бүтээсэн гэрэл хөшөөний хүнд итгэл ёслолын үйл ажиллагааны үдшийн цангууны үеэр сонирдсон нэгэн шинэ уран бүтээл мэндэлсэн юм. Дуу бүхэн өөрийн түүх зориулсан эзэнтэй байдаг. Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын өндөр мануулдах газар иш болдон аав Паган Мижи нарын ууган 9 дүүгийн зулай гიშгэн төрсөн хүн юм. Аав ээжтэй ажиллалтай хэдэн дүү нараа халамжлан өсгсөн хайр инэрл дүүрэн хүний дээд байсан. Төв дээр болон уугарчин монгол бичгээр уншиж бичиж чаддаг эрдэм номонд шимтсэн ихэд бурханлаг хүн байсан билээ. Агшиглэнт дууны эзэн Бямба цэрэн аавынхаа нутаг усаа төрж өссөн газар орон хөх бууз өвөлжөөнд цай чаран дээж өргөөд арц ганга тэргүүтэн залж сан тавиад эцэг өвгдөө аав ижигээ хайртай бүхнээ дурсан ярилцаж хүнд итгэл үзүүлээд буцлаа. Уртх холыг туулан гэж урдах замыг минь. За миний ханы материалд ажиллаж байсан. Их маш их сайн тэргүүний ажилчин байсан. Манай үйлдвэрч 1500 ажилчинтай тийм сайхан үйлдвэр их том сайхан үйлдвэр байсан. Тэн дундаас 5 хүн сайд нарын тушаалтай цалинтай байсан. Тэний нэг нь миний хань байсан юм аа. Инженер техникийн ажилчид 750 төгрөг авдаг байхад миний хань 1200 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Тийм л тэргүүний ажилтан сайхан хамт олондоо их үнэн шударга тийм хүн байсан. Одоо манай аав болохоор ерөнхийдөө энэ зүүн урагшаага энэ зүүн уртлын өндөр манарт гэдэг газар төрж өссөн тийм хүн байсан байна. Ерөнхийдөө манай аавын ах дүү нар бол тэр чигээрээ ерөнхийдөө яг энэ сум орнд төрж өссөн.
энэ сум орон нутгийн анхдагчд тийм хүмүүс байдаг. Энэ дооны үг бол одоо яг л миний ханийн одоо яг л байж байгаа. Угн цөөн гэдэг чинь миний хан чинь их дуу цөөнтэй тэгсэн мөртлөө их дүлгөөхөн зантай их олондоо нийтэж үр хөвгттэй хайлтай тийм л хүн байсан. Энэ дууны маань үг бол одоо яг л ханы минь яг л дүр төрх нь яг мэдэгдэж байгаа. Аав маань одоо хотоос ирээд энэ нутаг орноор явж бидний хүүхд байхаас энэ нутаг орныг үзүүл сонирхож тэгээд энэ нутаг оронд бүр унган хүүхдний юм шиг л бид нарыг энэ нутаг оронтой танилцуулсан. Тэгээд энэ урд харагдж байгаа баяр ихтэй харихныг хүүхд байхасаа л аавыгаа дагаж ирж шүтэж идэ будааныхаа дээжээс өргөж тэгээд зүүн талд нөгөө долоод харихныг хүртэл бид нарыг шүтүүлж миний аавд ингэж биднийг энэ нутаг оронтой танилцуулсан юм байнамаа. Миний хань бит хоёр завхны дуучин Бацүхийн клипэнд 20 жилийн өмнө юм байна да. Клипэнд нь бас оролцож тоглож явсан тоглогч байх үү те. Клипэнд нь тоглож явсан. Хань маань нэг олон брат хүүхнүүдийн дунд л хантайгаа хоёулаа хөдөлцөөл бүжиглээл нэг тийм сайхан дурсамж байдгийн. Хэнти аймаг Хэрлэн баян улаан тусган хэсэг усны дэнж. Чиний энэ өсөн нутг чинь 100 үлжээтэй мянган болготой сайхан дулаахан юу шүү дээ. Отрын нут шүү дээ. Сайхан нутг. Ирсэн хүн буцтгал нутг та. Сэтгэл харагдаад үлддэг. Тийм нутг. Миний сэтгэл сайхан тодтох үлдсэн гэх юм бол одоо тэгэл сайхан дурсамжууд зөндөөлтөө тэгээд өглөөд миний 3 дугаар эмнэлэгт асарагч идэг ус ээлжин асарагч идэг. Тэгээ ээлжин тонцоол өглөө ингээл хурж ирэл хамгийн түрүү орж ирэл нөгөө биднээс чи жоох хүүхдүүд тэгэхэд тэгэл орж ирэл бүгдээ нүсэл за та хэд хүн өчтөр гайгүй онцгоосноо сайн онцгоосноо гэл өглөөд нь орж ирдэг. Баяа улаанлоо биднээсээ баг байхдаа тэгэл орж ирэхлээр тач ингээл танилцуулаад ингээл явж байрал ингээл миний хүү энэ ч ингээл манай туслан байсан. Тэр дээр манай лагер байсан. Манай хөвөлдөө энэ ч ингээд яадаг байсан шүү. Гэл нутаг орноо байнга танилцуулаад ингээл явдаг нэг тийм л хүн дээ. Манай өвч бас их өөртөө тийм одоо амьдралын ухааныг зааж өгдөг. За миний хүү одоо ийм шүү. Одоо ийм дээр ингээ шүү. Ээждээ миний хүү одоо тосуулна шүү. Доороо 3 эмэгтэй дүүтэй чи гэл бас өвөө маань ингээл байнга л надад захиа сургаал ингэдэг. Ээж маань ч гэсэн тэгээд бас тэгэл миний хүү адилхан л ээжтэй ингээл тоосхны нэг үйлдвэрт нэг ээлжинд шөнө ороод гараал ингээл ажиллаж явах ээж маань миний хүү л ядарчихгүй. Миний хүү л зовчихгүй гэдэг болохоос өөрөөсөө тэгэл нэг тоодгүй. Манай хүчин тэгээд их олон судартай, олон номтой тийм л дээ. Тэгээд тэр алтан гэрлийн судар гэдэг тийм судар байдаг. Тэрнгээр л ороод ээж маань бид бүгдэнд нь айдас өгдөг. Бид нар чинь нөгөө нэг гэртээ хашаандаа ингээл бөөнөр олоолаа байдаг. Тэгэл манай ээж чинь тэгэл ороод л бүх хүмүүст нь хүүхдүүдтэй, ах дүү нартай бүгдэнд нь тэгэл тэр хүмүүстэй айдас өгөөл ингээл ороод гэрээ тойрол. Тэр бас санаанаас гардаг их сайхан тусамжууд байдаг юм. Тэрний хүчинд л одоо тэгэл тэр сайхан номоор айдас ахуулаад ингэж явж байгаа хүчинд одоо тэгээ өөр хүүхдүүд нь бас сайхан явна.
Сүүдний хоймортой залрах хижигээс зөн совнгийн андин бэлэг аваад зүүргүү холоос тэрч үнсүүллээгээд зүсэр бороотоо уйлан сэрлээ хүн. Балчир томоогүй насны минь гэрэлт нар босго даваад л орж ирэхэд зум болдог. Бие хувааж төрүүлсэн дөрвөн сайхан үрээ бүлээн дулаан хувцалхад өвөл болдог. Настай аавыгаа асрах ажилд дүрэн нутгаас санахтай очоорой гэхэд хавар болдог. Насны айланд ухаан суух бид чинь намар намрыг уртад танийгаа л үгийлдэгэ ээжээ. Хагрмыг 8 онд 6 сарын 20 дээр ирж дүүнэрээ баяр ихтэй хайрандаа мөргүүлээд нутг усундаар нь тойруулаад өссөн төрсөн газар дээр нь хориулгээд төрсөн эмнэлэг одоо энэ баярлалын эмнэлэг дээр би мөргүүлээд ингээд ахуйны үргийг өөртөө тогсон түүх эхэлсэн. Хүн ухаан суунна гэдэг юм уу яадгийн тэгэл эхэлсэн. Тэгэл явж байгаа л аавда хөшөө суурга болсон аг дүүнэртээ эгч нартаа ганц эгчтэй тэгээ дүүнэртээ би эхэлж хэлсэн чинь ахаа тэгнэ босгоно. Дүүнэр тэгнэ аавгаа хөндлөн ээжээгээ хөндлөн ах ичнэрээ хөндлөн түүхний хүн болгоно гэд аавын үг өшөн дээр нь тамаагдсан байхгүй юу. Юу нь болоод тэгэхээр хүн бол урд насаж удаан жаргаж амар яв тэгч жаргах гэсэн үг байхгүй юу гэж өрөөдөг гэсэн. Тэгээ тэрийг би авч үлддэг. Одоо би дүүнэргээ ирэхээр цагаан сарын өгдөө манад л ирцгээд. Тэгэл би наадаас нэг сургаал аваад ингээд явцгаадаг. Тэгэл тэглгүй яг би одоо хэдэн ачаа өөр хүүхэд дүүнээр ах ич нартай урд насаж удаан жаргаж амар яв тэгчээр дэлхийн шиг дэлгэр дээдийн жаргал эдэлж ороог өрөөхгүй өшөө хэнийг өрөөх юм бэ? Үнэхээр энэ хэдтэй би хараад огсч байна. Саран тамга нь манай дан саран тамга нь манай яг удмын тамга юм байгаа. Тэрний зүүн талд нь ОТ гэж нэг тамга байгаа. ОТ гэдэг О үсэг Т үсэг. Энэ ОТ гэдэг тамгыг би зориуд авруулаад энэ тамгыг зориуд авруулаа гэж би ах түнтэй хэлж авруулсан. Хэрлэн баян улааны отор дижээлийн аж ахуй гэж байсан. Тэгээд тэрнийг отор дижээлийн аж ахуй гэдгээрээ ОТ гэдэг тийм тамга аж ахуй одоо улсын нэгэн адамдаа тийм тамга дардаг байсан. Тэгээ энэ тамгыг заавал аруулаа гэж би хэлээд АТ-гээ тамга оруулсан байгаамаа. Манай аав бол одоо их ажил хичээнгүй тийм маш удмын тийм хүн байсан. Тэгээд манай аав манай ээж хоёр бол их мал байсан. Тэгээд манай аав бол тийм хутлаа хэлхийвэл их дургу, их хутлаа хэлхийг дургу хүн. Хутлаа хэлээд одоо бид нар чинь баг байхдаа морь услаад ирэхэд тэгэхэд залхуулаад баахан зас идүүлчихэд ирэхэд морь уссан байна. Чи буруу хутлаа морь услаагүй чи хутлаа хэлээд ороод байсан удаач байдаг. Тийм учраас хутлаа хэлэхэд манай аав их үзий яддаг. Манай ээж аягүй тийм шодрог тийм усуд байсан. Би энэ нутагт 1965 онд төрсөн юм байгаа. Хэрлэн баян улааны ууган улаан гэд нэртэй
Бага наснаасаа энэ мал хариулж, хурдны морь унж тийм ажил хийж бат 80 онд Улаанбаатар хотод ороод өдөгөөс хүртэл ингээ Улаанбаатар хотод амьдарч байгаа. Гана гэж дүүгийн минь азраг сая чинь 5-д орсон хурдан хүлэг байна. Энэ миний ингэж хөтлөөд ингэ сууж байгаад энэ нутаг усандаа ингэж ирнэ гэж би бас л ерөн зүүдлээгөө явсан юм байл. Ерөн дотроо төсөөлөд бодож байсан хэрнээ за худлаа жижиг бодож байсан юм маань ингэж биелж байгаад өнөөдөр сайхан байна. Зүүд замхруу химэн хідэн сайн муу үнэн худал үгсийг наадмын төдий бичсэн цагийн жамыг тодруулагч цаасан шуу химээгдэх нийжгээд үе төгсөв. Сайн амгалан болтугай. Олон амьтанд тус болж орчлонгийн далай ширгээд онлын эцэстэг хурч огоот арилсан бурхан болох болтугай. Манай аав чинь их мундаг, тийм зарчимч, тийм тууштай, тийм айгүй их сургаал айлддаг. Маш их сургаал хэлдэг. Тэгээд их хуучны одоо тэр нэг юу мууны сургаалууд их хэлж өгдөг, уншиж өгдөг, бичүүлдэг. Надад бүр ингээд сургаал ном бичүүлдэг. Одоо цагаан дарих, ногоон дарих энэ төр тэгэл цаасан шувууны үлгэр энэ төр гэл тэр юм айгүй сургаал их уншиж хэлж өгдөг хүн байсан. Баруун орнороо завил суучаал бид нар чинь тийм юм гээд одоо хүртэл тэгэл бид нар чинь өглөө болгон тэгэл цагаан дархиж уншина. Тэгээ бас хүнд чинь бас нэг өвдөх янз бүр юм байна. Тэгэл ингээд өвдөд айгүй их саналал ингээд идэж байгаа чинь тэгэл бүр өвдөд биш бас их өвчөн оромтох. Тэн хаяа нэг өвдөл ингээд яхаар чинь шүн зүүдэнд энэ төр орж ирэл нэг ирэх барьдаг байсан. Одоо би тэрийг барьдаг 21-ийн юуны ирэх дархийн ирэх гэж байдгийг. Тэргээр нэг шүү зүүдэнд бүр нуруу руу оруулахад юунд гэвтээд байгаа чинь аль босчихгээд нуруу руу хүртэл оруулах чи өглөө би зүг зүгээр босч ирж байвал яг. Тэгээд ирэхээр би ягаад ч юм нэг амьд юм шиг нэг харж хамгаалаад байгаа юм шиг санагддаг гэж надад. Өвдөж байж л зүүдэнд ирлээ тэгж өмөрөх юм аава. Эрдний хэлгээд майнын эрхитэн ерөөл өргөж гуй. Энэлхэн үгүй ойрхон зүүдэнд минь саатааж мөргүйо. Маш их харж байгаа хэл бодогдоод байсан. Мөрдөр бурлаад ирж хахад яг тэр үеийн юм шиг мосоо хүүхдүүд маань ингээл яаж байгаа үг гэж яг харж байгаа гэсэн мэдрэмж төрөөд байсан. Гэт ингээ юу аав ээж маань юу харж байгаа юм манай өвөг дээдс нь бүгд л харж байгаа одоо юу гэж л бодогдчихсэн. Нэг амилсан юм шиг яг энэ хоймор хараа сууж байгаа юм шиг. Энэ айлын 1-р одонгийн хүүхэд байгаамаа. Бага нас маань энэ станц энд Хэрлэн Баярлалаа Нотор жилийн аж ахуй гэсэн газар бага нас маань өнгөрсөн. Аавын маань 100 насны тохиолдуулан хөшөө босгаад ингээ ах дүү нар олон түмэнтэйгээ ингээ байж байгаад маш их баяртай байна. Хамгийн жаргалтай үе бол миний ахтай байсан тоон захиад байгаа. Тэр жаргалыг би деваасанд шилж чадахгүй би яг. Би ахыгаа ингээд
цуг уддаг битэр. Тэгээ манайх ингээд найзтайгаа тоолоод ингээд оройтч орж ирнэ л дээ. Тэгээд би ахыгаа үлдээд унтч чадахгүй. За ах маань хаашиж байгаа. Ирэхээр нь утгах юмсан даа. Ахыгаа үлдээгээл хөрвөгөө сууж идэл миний ахын ингээд найзтайгаа яриад дуун сонсогдоод орж ирж байгаа сонсогддог байхгүй. Яа гэрээр тэр дууг нь би за ах маань орж ирлээ тэгээд дууг нь сонсохоо оронд би хажууд ирээд унтчих хахад нь би мэдхгүй нам удаж байгаа шүү дээ. Тэгч хүлээд ахыгаа. Одоо ч хөр хэмдэг баг залуудаа амьдрал гэж нэг богдхон наслж гэж мэддэг байсан юм. Ахыгаа би өөртөө асар ихээр хайрладаг байсан. Надад ч их хайртай. Хүүхэд чинь 13 4-тэй байх бас л сайхан найз нөхдөдтэй аав ээж ах トゥ нартай байдаг. Ахын хайр гэдэг нь асар харуугаас хамгийн дас зудаа дээр төрсөн ах тэгээ тэрний хайрыг хийдэг бол харуугийн нар хажууд юу ч элгэндэ шингээсээ эгэлхэн одоо өгшөн дээр бид ахыгаа дүрийг мөхөж өгдөөсөө тэгээд ахыгаа дурсаж ахыгаа би дурсахгүй өдрөө оног гэж юусоо байхгүй. Би одоо ахыгаа алдаад бараг 37 жил болчиход байна шүү. Тэгэхэд би ахыгаа зүудлээж явж байгаа. Ахын алганы амтан тэнгэрийн тэр засварын газар болохоор цогт гэж нэрлсэн. Цогт авт сервис гэхээр сервисийн маань нэр болохоор цогт гэдэг нэр нь одоо энэ хөшөөн дээр байгаа миний ахын нэр байгаа. Мягмар цогт гэдэг үнэ. Би бол энэ нутагт төрж өссөн сайхан буурлын буян идэлж яваа бас хүний нэгэн байгаамаа. Тэгээд аав ээжийнхээ хүчин бас өдөө зэрэгтэй явж байна. За тэгээд энэ хөөрөг бол миний ааваас надад ирсэн хөөрөг байгаамаа. Энэ хөөргийг би барьдیں۔ Энэ бол аавын маань ганс. За энэ бол их бас учиртай. Энэ бол нэлээд нэрвий ганс юм байгаа. Пунцэг гэж хүний. Одоо энэ хүний идэж хэрэглэж исэн ганс. Энэ ганс хит үтсэн байсан манай ахынд. Тэгээ би энэ хитийг би аваад сайхан янзлуулаад тэгээ соёод энэ хит хийлгүүлээд хутга хийлгүүлээд ингээд би бүрэн болгоо тавьчаад байгаа. Энэ маань бол бас л миний аавын аавтай холбоотой илүүдийн нэг. Бурхан дахлын хувьд бол би одоо ерөөсөө энэ бурхан дахлыг авч үлдсэн. Тэгээ эндээ бас ингээд нэг өдөр болгон зуул өргөн. Өглөөдөө бурхандаа мөргөн, оройдоо бурхандаа мөргөн. Тэгээд ер нь манай аавын хэлдэг үг гэдэг юм аа. Хүний гартах барын амтахтай адилаа миний хүн. Хөдөлмөр хийсэн хүн л ер нь сайхан амьдртыг шүү. Ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг хүртэн гэдэг хамгийн их аз жаргалтай, хамгийн их буянтай юм байд юм аа. Гэдэг сургаал надад асар ихээр ерөөсөө энэ тарих толгойн дотор мөнхөд сургаал болгон үлдсэн. Цагаан сар болгоны шинэ 14-ний жирүүл гэж хөдөө гадаанаас их олон хүмүүс ирж нутаг орноос нь хүмүүс ирж ганданд очиж 14-ний ерөөлд очиж ном айлтгадаг, ном даган баясдаг, ном уншуулдаг. Хамттай байсан цаг мөч бүхэл одоо ботвол бүгд л их сайхан гайхамшигтай байдаг. Намайг ийшээ тийшээ хөдөө болоод байнга авч явна. Би тэг бүр 8 дуурайн хүртлээ би аавынхаа урт унтдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ерөөсөө ингээд би нэг цуслан 3 дугаар гэдэг нэг цуслан хүүхдийн цуслан явсан. Очичоо тэгээд тэнд айгүй гоё байгаа шүү дээ. Хүүхдүүд ч их гоё ингээд байхад би 3 хончоод аавыгаа санаад буцаад ерөөсөө би аав дээр очив. Энд би хизээж байж чадахгүй гээд аавыгаа санаад би замын унаас суугаад аав дээр очижсэн байхгүй юу. Тэгэл аавынхаа өвөрт ороод тэгэл ерөөсөө дахиж тэр үнэрийг тэр өвөрт тэрээс үнэхээр тийм ерөөсөө бүр ингээд санцсан 3 хоног холцсон хэрэг бүр санцсан. Тэгээд манай аав тэгжээсээ чи миний охин аавгаа өгөхөд өгвөл чи одоо яах юм болж байна гэдэг яг нөгөө битэр нэг төмөр замын дагуу алхаа ямжсан байхгүй. Тэгээ манай аав миний охин аавгаа өгөх очоод өгвөл миний охин одоо яах юм болж байна 3 хоног ааваасаа олж чадахгүй яах юм болж байна гэхэд би ч гэсэн тэгвэл тантай хамт л явна штэ гэж тэгжсэн байхгүй юу.
Тэгээд тэр оройн очиод аавгаа тэрээ тэр аавынхаа тэр үндрийг би хизээш мартдаггүй. Тэгээд бүр ерөөсөө л ингээд бүр ингээд тулцсан тэр нэг жаргалтай мэдрэмж л авахгүй тэр мөчүүд. Дэлхийд үргэсэн аавын авгай хайрыг дэнслэх зүрхэндээ нэг ч өдөр мартаагүй. Удам ургийн хэлхээний нэгэхэн үжигт аавын амины охиныхоо шин мэдлэх бяцхан зэдэ алдар нэрийг үжиглэн байжээ. Хүү төрвөл даваа самбу, охин төрвөл норжин гэж нэр өгөөрэй гэсэн иш балдан аавын чандын хүсэл биелэн олж 1999 оны 4-р сарын 10-нд зүүн чихэндээ 3 та норжин хэвэг алдар нэрээ авсан. Өвөөгийн мэлалга нэрийн эзэн өдгөө 2024 онд ангаахыг хүний их хэмжээр төгсөөд одоо 1-р эмнэлгийн нүдний эрзентээр сурч байгаа билээ. Ерөөл билгийн дээд пунцэг овогтны хүмүүрт хүртээстэй. Өшөөнийхөө нээлтийг хийчихэд нэг өмнө нэгэ суугаад жагаад бас сэтгэл өндөр байна уу. Тэгээд энэ бүгд оролцсон бүгдэд дэмжсэн ах эгч нараа хүүхдүүдэд өөртөө хүүхдүүдэд тэгээд нутаг орныхонтой бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлээ та. Үндэсний өвсөлийн нэгэхэн бүтээл болон мөнхөж хөрөг, элгэн садан ахан дүүс, удам ургийн хэлхээс болсон үр хүүхдүүд ачицээ, ам бүлүүд бүгд гар бие оролцсон энэ хүү. Боржгон нутгийн бүх адуучин аавуудаа зориулв хэмээх өндөр хүндэтгэлийн гэрэлт хөшөө цогцлон бүтээсэн билээ. Хүн зон буян томлын зоо тэрсэн сайхан нутаг орон. Зүрх хайрхан, ханз тай хайрхан, баян эрхэт хайрхан, долоо хайрхан, дархан уул хайрхан, даш балдар хэрлэн тоон хайрхан, ах дүү долоо гэж долоон хайрхан бий. Хайрхтын дунд сүндэрлэх хурдан ажнаа. Аав хүү хоёрын эгэлхэн энэ төрх ирэх цагийн хөрсдийн зоон дээр 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмээх модмогоо жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын морь өдөр аавын минь нутаг боржин чулуун урлалын бүтээлд шингэж дархалагдав. Онцгой овгийн элгэн садан бүхэн анхдах чараа алдартай ажил үйлсээр манлай нутаг усанда нэр хүндтэй насан туршийн мөнхийн хэлхэнд эв эйтэй. Тэмэн учраа иш балдан аавын сүдрэгсний 100 жилийн өндөр ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж гэрэлт хөшөө цогцлбор бүтээлийн шан инхүү татлаа. Хүмүүн замлангийн гэгэн төрхөөрөө боржгон нутгийн адуучин аавуудын нэгэн төлөөлөл болж энэ л сайхан газар орондоо аргамаг хүлэгэ гэгэн зам мөртөө хүүтэйгээ газарт шүтэн болж мөн хөжөлөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хэмрийн галн бадарч хүмүүний цог нь мөнхжиг.